Сайн байцгаана уу үзэгчтэй. Та бүхэнд энэ арай мэндийг хүргье. Шинжлэх ухааны технологийн боловсролыг дэмжих зорилгоор ажилладаг Цахим говь төрийн байгууллагаас эрхлэн явуулж буй e-copy сурал подкастын маань ээлж дугаар эхлэх бэлэн боллоо. Бидний удаагийн дугаард Өмнөгов аймгийн Монгол Унгарын Будапештийн эдийн засаг технологийн дээд сургуулийн магистрийн зэрэг хамгаалаад Өмнөговтай ирээд удаагүй байгаа. Биндрия маань оролцож байна. Биндриятай бидний урилгыг хүлээж авч оролцож байгаадаа маш их баярлалаа. Энэ арай мэнд хүргэе. За арай мэнд хүргэе. Энэ Цахим говь төрийн бус байгууллагаас явуулж байгаа энэ гоё цуврал подкаст урьж оролцсонд маш их баярлалаа. Биндрия маань одоо сүүлийн 2 жилийн хугацаанд Унгар улсын Будапешт хотно магистрийн зэрэгээ хамгаалаад Монголдо ирээд удааг байна тийм ээ. Тэр Монголдо ирээд Монгол орныг сануу Өмнөгов аймгаа бас их санаж өгүүлж байгуу. Тэгэлгүй яг мэдээж Монголоо маш их сансан. Гэхдээ яг 2 жилийн хугацаанд явсан болохоор яг тэгээд дээрэс нь бас нөгөө техник технологи хөгжсөн, гэрээхэндээ ингээд дүрсээ хараа ярилцдаг байсан болохоор бас гайгүй. Гэхдээ бол Монгол ялангуяа Өмнөгов бол маш их сансан байлээ. Биндрия маань дунд сургууль бол Өмнөгов аймгийн 70 цад тусмын 1-р сургууль болдог гэсэн тийм ээ. За тэгэхээр Биндрия физикт одоо сонирхолтой болгоод чин дээр ямар хүчин зүйлс одоо чамд нөлөөлсөн бэ? Физик сонирхолтой болгоод. Нэгдүгээрт бол мэдээж гэр бүлийн нөлөө байсан л да. Манай гэрийнхэн бол надад зөвлөдөг байсан. Ирээдүйд мэрэгчлээ сонгохдоо шинжлэх ухааны суурьтай мэрэгчлийг дагнаж явбал илүү ирээдүйтэй физикийн ирээдүйтэй гэж ээж эмээ өвөө маань их зөвлөдөг байсан. Тэгээд дээрээс нь ээжийнх маань дүү нага зах маань бас физикт их дуртай сонирхолтой хүн байсан. Тэгээд тэр ах маань бас надад их хичээлийг давтуулаад гоё юм ярьж өгдөг. Тэгээд ерөнхийдөө бол физикт ер нь би дуртай юм байна. Энэ их гоё мэрэгжил юм байна гэд. Тэгээд хоёрдугаарт гэвэл физик бол мэдээж амархан тийм мэрэгжил биш. Маш хэцүү яг цэвэр байгалийн шинжлэх ухаан. Тэгээд физикт суралцсанараа бол хүн тооцсон бодох задлан шинжлэх ухаанд их суралцдаг. Маш их хатуужил төвчээр шаарддаг мэрэгжил гэж хэлж байна. Тэр одоо дунд сургууль байхдаа одоо 1-р сургууль одоо физикийн багшаар чамайг одоо сурж явах одоо сурч байх хугацаанд одоо хэн ажиллаж байсан бэ те. Тэр багш нартай одоо ямар одоо багш чамд ингэж чиглүүлж физик сонирхолтой болсон нөлөөлсөн байж та. Тэгэлгүй яг мэдээж би бага анги бол 1-р сургуулийн бага ангийн багш хишигт багш асан. Хишигт багш агсныхаа ангид бага анги төгссөн. Тэгээд дараа нь мэдээж дунд сургууль бол ахлах сургуультай манай 1-р 10 жилийн багш Утхан Жаргал мөн одоо цог залбаа багш нарынхаа одоо тийм ээ гоё хичээлийг нь үзэж тэндээс бас их уран зориг авдаг байсан. Тэгээ физикийн бас нөгөө төрөл мэргэжлийн олимпиадад ороод бас яг 3 дугаар байр эзэлсэн. Тэгээ багш нар маань бас намайг их маш их дэмждэг байсан. Бас ялангуяа англи хэлээ сайн сурахад манай англи хэлний Баярмаа багш, тэгээд манай ангийн багш, химийн Баярмаа багш гээд ер нь багш нар маань л намайг зөндөө дэмждэг байсан. Тэр хүмүүстэй бол үргэлж баярлаж талархаж явдаг. Биндрия дунд сургуулаа төгссөн дараа одоо Монгол Улсын их сургуулийн одоо онлайн физик ангид орсон тийм ээ. Тэр одоо хамт оюут юм болоо нэг анги ангийн найзууд ингээ болж байсан та. Тэгэхээр их сургуульд ингээ байж одоо физикээр Монголдоо ингээ одоо физикээр ингээ суралцаа тийм. Түүний дараагаар одоо их сургуулаа ингээ төгсөөд Биндрия маань бас Орчлон олон улсын их сургуульд одоо ингээ барилга ухааны багшаар ажиллаж байсан тийм ээ. Тэр үед одоо тэр багшаар одоо ажиллаж байгаа хугацаанд чамд одоо ямар мэдрэмж төрж байсан бэ? Хүүхдүүд тэр шинжлэх ухааны боловсрол, барилга ухааны мэдлэг олоход одоо тэр санагдчихсан. Мэдээж тэгэлгүй яг Балжины битээр бол их сургуулийн нэг ангийн найзуудаа 4 жил хамт бакалавраас суралцсан. Онлайн физикийн чиглэлээр одоо суралцж төгссөн байгаа. Тэгээ би бит хоёр ингээд физик төгсөөд тэгээ миний хувьд бол орчлон олон улсын дунд сургууль байгалийн ухааны багшаар ороод тэгээ хүүхдүүдэд тиймээ манай Кембрижийн олон улсын хөтөлбөрийг заах, эзэмшүүлэх тал дээр бол хариуцж ажиллаж исэн. Мэдээж тэр бол миний амьдралын мэдээж мартагдашгүй мөчүүдийн нэг байгаа. Ажлын сайхан хамт олонтой тэгээд орчлон сургууль маш мундаг сургууль, багш нар болон хүүхдүүдэд маш их дэмждэг. Бас олон улсын олимпиад уралдаанд маш их дэмжиж оролцуулдаг байгаа. Тэгээд мууса Монгол Улсын их сургуульд судалгааны чиглэлийн тал дээр бол би манай муусын профессор Галт Бадрах профессор болон магистр багш, инхтер багш нарын удирдлаганд би яг тэр нөгөө анх надад
нано тийм ээ нано хоолой гарган авах тийм нано материалын тал дээр судалгаа хийж тэн дээрээ бакалаврын зэрэг хамгаалсан байна. Бид их сургуульд одоо ингээд суралцаад гэсэн одоо гадагшаа нөгөө сурах одоо заавал одоо Унгар улсад ингээд сурсан байгаа тийм. Тэр Унгар улсад одоо сурах чанд юу нь үлээсэн бэ? Унгар улсын дээр их сургуулиудын одоо applied хийх тийм ээ. Их сургуулиудад тэтгэлүүд ингээд хамгаалаад одоо ямар одоо хүчин зүйлс юм үлээсэн тийш явах одоо чиглэж өгсөн. Юуны төрөнд Унгар улс бол мэдээж бараг дэлхийд тэгээ ер нь ядаж бол Европтой бол өндөр үнэлэгдэх тийм их сургуулиудтай мэрэгчлэнүүдийг төрж гаргадаг сургуультай. Тэгээ Унгарийн Будапештийн технологийн сургууль гэдэг нь болохоор анх 18 дугаар зууны сүүл үед байгуулагдчихсан хэдэн зуун жилийн настай. Тэгээд Европт ер нь анхны инженерүүдийг бэлтгэж ихсэн сургууль. Одоогоор бол 20,000 оюутантай. Тэгээд олон улсын тэгээд дээрээс нь Европын тийм ээ Европын өөр орны оюутнууд маш их ирж суралцдаг. Ихэнхдээ инженерийн чиглэлээр оюутнуудыг бэлтгэдэг. Тийм сургууль байгаа. Тэгээ нөгөө нэг шалтгаан нь болохоор Унгар улсын Будапештийн сургуулиас бол маш олон Нобелийн шагналтууд шинжлэх ухааны одоо салбараас олон төрж гарсан тийм ээ. Тэгээ дээрэс нь Будапешт маань бол өөрөө маш үзэсгэлэнтэй маш сайхан хот. Тийм ээ Европын холбооны тэгээд дээрэс нь нөгөө нэг амьдрах амжиргааны хувьд бол маш их боломжийн арай хямд тийм газар байсан. За Унгар улсын засгийн газрын одоо тэтгэлгээр хамрагдаад Унгар татсан тийм ээ. Түүний дараа нано технологийн чиглэлээр одоо судалгааны ажил хийдэг магистрийн зэрэг хамгаалсан. Тэгвэл бидэнд одоо нано технологи гэж юм мэдээж судалгааны ажлын талаар бидэнд сонирхолж байна. За юуны өмнө бол судалгааны ажлаа би нөгөө магистрийнхаа сүүлийн жил буюу сүүлийн 3 семестрт хийжсэн. Тэгээд судалгааны ажлыг хийсэн газар маань л одоо Унгарийн шинжлэх ухааны академийн дэргэдэх физик технологийн хүрээлэнд тийм ээ тэр газар хийжсэн. Унгар багш нарын одоо тийм ээ удирдлага заавар зөвлөгөөндор тэгээд судалгааны ажлын хувьд маань бол мэдээч яг хөө тийм нано технологитэй холбоотой бас л нөгөө нано материалыг одоо сүүлийн үеийн технологи ашиглан гаргаа авах, таних, судлах чиглэлдээс ажиллаж байсан. Тэгээд энэ судалгаа их явцаадаа бол олон улсын сэтгүүлд нэг бас өгүүлэл нийтлүүлсэн. Германы Springer гэдэг тэгээд дээрэс нь бас Монгол улсынхаа бас нэрийг өндөрт гаргаж хайсан гэсэн бодлого зөндөө байсан. Түүнийхээ хүрээнд сургуулийн тэгээд цаашлаад нөгөө үндэсний оюутны эрдэм шилжлэгээний хуралд сургуулийнхаа төлөөж оролцоод тусгай барь эзэлж ирсэн. Тэр маань бол нөгөө анхны гадаад оюутны гаргасан амжилт байсан. Тэгээд мэдээж бол сургуулийнхаа цаашлаад мэдээж Монгол оюутныхаа нэрийг гаргахын тулд бол хичээж суралцж байсан тийм. Тэгэхээр нано технологи бол бидний үзэж байгаа тийм үзэж түүгээ залуучууд маш энгийнээр одоо тайлбарлах юм бол нано технологи, нано материал гэж ерөнхийдөө юу вэ? За тэгэлгүй яг нано технологид бол мэдээж бид одоо хүмүүс хаас айгу сонсч л байсан баг тийм ээ. Одоо юм нано материал, нано юм байна, нано давуу альчуур гэдэг над зах нь нано хувцас гэдэг. Тэгээд хүүхдүүдтэй яг ингээд ойлгомжтой байдлаар тайлбарлах юм бол нано материал гэдэг нь болохоор одоо материалыг маш жижиг тийм ээ атом молекулын төвшөнд шин чанарыг нь өөрчилж сайжруулсан материал гэсэн үг. Нэгэсэндээ бол энгийн материалаас юугаар ялгаатай вэ гэхээр шин чанараараа буюу цахилгаан дулаан дамжуулах шин чанар бат бөх дулаан дамжуулах шин чанараараа маш их супер хэд дахин давуу илүү гэсэн. Тийм материал байгаа. Тэгээд нано технологийн өдөр тутамд хэрэглэгддэг бидний амьдралд хэрэглэгддэг жишээ гэх юм бол зөндөө байна л та. Яг хамгийн энгийн жишээ гэх юм бол одоо теннисний бөмбөг байна, маш хатуу, ойлт сайтай, ойлтоо удаан бэрдэг. Тэр чинь нөгөө нэг нано тийм нөгөө нэг материалын орцтой байна гэсэн үг шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо жишээлбэл одоо нарнаас хамгаалах бүтээгдэхүүн байна тийм ээ. Нарнаас хамгаалах шил байж болно. Эсвэл одоо нарнаас хамгаалах тос байж болно. Тэр нь болохоор нано материал буюу одоо цайрын оксид гэдэг нано материалыг хольж өгснөөрөө нарнаас ирэхэд одоо тийм ээ ягаан туяаг блоклох буюу одоо тэрнийг хааж хамгаалдаг тийм материал байна гэсэн үг. Тэгээд гэр ахуй орчинд гэх юм бол сүүлийн үед бол нөгөө нано
нано технологи ашигласан тавилга гэр ахуй хэрэгжилж байгаа. Тэр нь ямар учиртай вэ гэхээр одоо нано тийм утас ч юм уу нэг хялгас тиймэрхүү материалыг одоо тавилгын ингээд материалд холиод өгснөөрөө одоо тухайн материал нь тавилга нь галж чадхаас сэргийлнэ. Тэрийг ашигласнаас хойш тухайн тавилга галж чадах магадлал 35%-аар буурчин гэж байгаа. Тэгээ ер нь л одоо шийдвэрлээс нано цавуу гэдэг нь энгийн цавуунаас юугаар ялгагдах вэ гэхээр энгийн цавуу нь өндөр температурт халахаараа хайлаад шин чанараа алдчихдаг тийм ээ. Нано цавуу нь яадаг вэ гэхээр температур нь өсөд хайлах тусам илүү бат бэх болоод байна гэсэн үг байхгүй юу. Тийм супер материал байгаа гэсэн. Тэгэхээр маш их сонирхолтой санагдлаа. Тэгвэл одоо Унгар улсад Будапешт дотно тий сурчсан сургуулийн манай технологийн чиглэлээр одоо магистрийн судалгааны ажил хийсэн тийм үү. Тэр одоо ямар судалгаа хийж ирсэн бэ? Чиний одоо хийжсэн тэр судалгааны ач холбогдол нэр нь одоо юу гэсэн юм? Мэдээч түрүүний эсэнчлэн бол олон улсын материалд хэвлэгдсэн тийм маш чухал ач холбогдолтой судалгаа байгаа л та. Тэгээд яг судалгааны ажлын талаар хэм бол пизоэлектрик материал гэж байгаа байхгүй юу? Зүгээр тэр материал нь болохоор яадаг вэ гэхээр одоо анхдагч нь бол кварц материал байгаа. Яадаг вэ гэхээр хэрвээ тэр кварц материалд ч юм уу пизоэлектрик материал хүчтэй өгөнгүүд тухайн материал хэлбэр дүрсээ өөрчилдөг. Нэг бол агших, нэг бол тэлэх ч юм уу тийм ээ. Эсвэл тухайн материалыг шахаад механик хүчээр үйлчилбэл одоо цахилгаан одоо хүчтэй гаргах ч юм уу тийм ээ. Одоо тийм гэсэн. Тэгээд бидний гаргаж авсан тэр одоо алюминиум нитрид буюу хөнгөн цагааны нитрид материал нь яг ямар хач холбогдолтой юм бэ гэхээр тухайн материал нь мэдээж хагас дамжуулагч. Хагас дамжуулагч нь ямар ач холбогдолтой юм бэ гэхээр тухайн материал яг дамжуулагч болон тусгаарлагч хоёрын дунд нь байдаг. Хэрвээ тэр материалыг халаагаад юм уу, хүчтэй өгөөд юм уу, температур нэгсгэнгүүт тухайн материал цахилгаан дамжуулж эхэлнэ гэсэн. Тийм ач холбогдолтой. Хоёрдугаарт яг практик хэрэглээнд гэх юм бол тухайн материалыг бол мэдээж одоо хагас дамжуулагчийн янз бүрийн одоо тийм ээ үйлдвэр одоо компьютерийн чип тэрэнд ашиглаж болно. Тэгээ одоо жишээлбэл тэр материалыг гаргаад авцсан тийм ээ авцсан байна гэж болъё. Тухайн материалыг одоо гутлан дотор тийм ээ яг хөлнийхээ доор ингээд хийчээд алхаад яваад бай тийм ээ. Тэгвэл тэр хүний хийж байгаа алхаж байгаа механик хөдөлгөөн чинь тэр материалаар дамжуулагдаад цэник хуримтлуулна гэсэн үг байхгүй юу? Механик хөдөлгөөнийг цахилгаанд хувиргах тийм хувиргагч материал гэсэн үг байхгүй юу? Тэгснээс тэр материал нь батарейг орлох тийм нөгөө нэг энергийн хувьд бол маш өндөр ач холбогдолтой. Хязгааргүй энергийн их үүсвэр болох боломжтой. Гэтэ одоо бол мэдээж зөвхөн судалгааны ажил, судалгааны хувьд байгаа. Тэгээд их хэмжээгээр өдөр тутам үйлдвэрлэхэд бол одоо мэдээж хэтэрхий үнэтэй ч юм уу одоогийн байдлаар боломж байгаа. Тэгээд одоо нано технологийн онцгой шин чанарыг ашиглаад шинжлэх ухааны одоо олзонд хүрэхэд бол маш одоо нано технологи бол шинжлэх ухааны олзт амжилтанд бол маш их өөр их гүйцэтгэж байна тийм. Тэгэхээр нано технологиг одоо тултал хөгжүүлээ гэдэг бид нэр одоо ингээд төсөөлөд байна тийм ээ. Өдөртмийн одоо амьдралдаа бидний одоо хэрэглэн нано технологид өдөртмийн хэрэглээнд ингээд орох юм бол тийм бидний одоо амьдралд хэрхэн өөрчлөгдөх вэ? Тэгэхээр чи юу гэж байна? Миний бодлоор бол яг мэдээж тэр талаар бол судалгааны маш олон тийм ээ хэвлэгцэн ажлууд л байдаг. Тэгээд одоогийн байдлаар бол нано технологиг бидний амьдралд бол бүрэн нэвтэрч чадаагүй байхгүй юу? Яагаад гэвэл нано материалыг хийхэд бол маш тийм хэцүү аргаар хийдэг байхгүй. Нэг бол химийн урвалыг ашиглаж, нэг бол физикийн процессыг ашиглаж хийдэг. Ер нь очих үнэтэй. Тийм учраас үйлдвэрлэлийн үн бол нэгдүгээр бол асуудалтай. Хэрвээ тэр асуудлыг шийдэж чадах юм бол болно. Гэхдээ одоогийн байдлаар бол нано технологийн үйлдвэрлэлийн чиглэлээр тэргүүлж байгаа орн гэх юм бол мэдээж тийм ээ. Америкийн нэгдсэн улс байна. Герман байна. Тэгээд Япон, Өмнөд Солонгос. Тэгээд сүүлийн үед бүгд найрамдах хятад ард улсын хувьд бол тэр чиглэл рүү маш хүчтэй түрэн орж ирж байгаа. Ялангуяа одоо материал судлал чиглэлээр тийм ээ. Яг үнэ материал судлал чиглэлээр тэгээд дээрэс нь химийн оюухан чиглэлээр тийм ээ. Манай байж нэмж гисэн бас тэр талаар сайн мэдж байгаа хүмүүсээ. За одоо 2001 оноос нано технологи үндэсний санаачлах гэсэн одоо урт хугацааны хөгжлийг одоо Америк нэгдсэн улс ингээд бодлого болоо хэрэгжүүлээд одоо ингээд хэрэглэн гэдэг зүйлээ одоо шинжилгээний ажилтан дээ. Эрчимтэйгээр одоо ингээд хөгжүүлж явж байгаа. Түүний дараагаар одоо Япон болон Европын ингээд орнууд
энэ салбарт одоо ингээд төрүүлж байгаа өөр юмсан одоо хөгжлийн онцлог даваа талаа ингээд харуулаа яваад байна тийм. Тэгэхээр манай улс орнд одоо энэ талаар ингээд бодлого одоо судалгааны төвшин юм уу иймэрхүү байдлаар одоо хийж байна уу? Тийм судалгааны одоо ажлууд одоо үргэлжлэж байгаа өрнжээ бол энэ талаар одоо чам ямар нэгэн тийм судалгааны одоо судалгаа хийж байгаа тийм одоо эрдэмтэд багш нар одоо судлаач хүмүүс байгаа юу талаар хэлээ. Зөв. Тэгээ ер нь бол яг түүний хэлжсэн нөгөө тэргүүлэгч нано технологийн үйлдвэртэй улсууд нь яагаад тэргүүлж байгаа юм гэхээр ерөөсөө нано технологийн хөгжүүлэлтийг үндэсний стратеги, үндэсний бодлого болгоод жилд дор хаяж 200 юм уу 300 сая долларыг тэрнээс ч бараг илүү зарцуулдаг тийм ээ. Одоо шийдэл өдөр тутмын хэрэгжилж байгаа ямар нэгэд барааны ядаад нэг 7-8% ч юм уу нано технологи байхаар ч юм уу тиймэрхүү зохицуултад ажилладаг баг. Монгол улсын хувьд бол мэдээж би тийм маш сайн яг мэдээлэл байхгүй л дээ. Гэхдээ миний мэддгээр бол манай нөгөө шинжлэх ухааны академи физик технологийн хүрээлэнд бол бас сүүлийн үеийн маш гоё лабораторитой тоног төхөөрөмж бас байгаа. Тэгээд тэнд хатуу бий болно тий. Материал судлалын одоо тийм хүрээлэн судалгааны одоо нэг хэсэг баг ажиллаж байгаа тийм ээ. Физик технологийн хүрээлэнд тийм. Тэр биднийг одоо оюутан байх цаг хугацаанд одоо Монгол Улсын их сургуулийн шинэ одоо тийм лазер судлалын бас тийм лабораторид болсон тийм. Биднийг одоо сурж авах хугацаанд тэр лабораторид ороод тэр туршилтууд ингээд орчин үеийн одоо технологийн тийм дэлхийн одоо төвшөнд нийцсэн тийм лабораторид ороод ингээд бас нэг судалгааныхаа өөрсдийнхөө одоо судалгааны нэг хэсгийн одоо ажлыг хийж чадвал маш их баяртай байсан. Тэгэхээр чамаг одоо онгоц сурч байгаа тийм тэр судалгааны маш олон тэр лабораториуд нь одоо Монгол Монголд байгаа тийм лабораториуд ингээд ямар төвшөнд байсан бэ тийм. Энд дэр ингээд судалгаа хийгээд одоо хэр сонирхолтой санагдаж байна. Мэдээж бол яг тэгээ бакалаврын төвшөнд яг судалгааны ажил хийж явахдаа бол манай Галбаатар профессор болгон одоо манай ихтер магистр багш бидэд манайг нөгөө гэр аргаар ч юм уу тийм ээ гарын доогох юм аргаар хийсэн одоо химийн ураас суулгах аргын тийм нөгөө нэг реактор тийм өөрсдөө хийгээд хийжсэн л та. Гэтэ мэдээж бол яг чиний хэлсэнчлээ бидний нөгөө суралцж байгаа хугацаанд бол маш гоё лазерын лаборатори байгуулагдсан. Тэгээд мэдээж гоё тийм төхөөрөмж яг сүүлийн юмнууд байсан л да. Тэгээд Унгарт бас тийм юм яг сүүлийн үеийн технологи төвшил байна тийм ээ. Гэхдээ бас яг вэ гэхээр Унгар чинь бас нөгөө нэг бас германтэй англитэй ч юм уу тийм ээ. Одоо тийм нөгөө нэг сүүлийн үеийн тийм тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг орнуудтай арай ойрч юм уу тээвэр нь маш сайн хөгжсөн учраас бас тэгээд дээрэс нь нөгөө нэг одоо Унгар улсын засгийн газраас одоо шинжлэх ухааныг хөгжүүлэх санд бол маш их хөрөнгө оруулалт хийж байгаа сүүлийн үед бол тийм ээ эрдэмтдээ маш их дэмжиж байна. Одоо тоног төхөөрөмжийг одоо тийм ээ хөрөнгө мөнгө найрлалгүй авж байна. Тийм учраас мэдээж лаборатори нь бол маш том тийм ээ маш том тэгээд яг миний яг нэрийг нь өмнө харж байгаагүй төхөөрөмжүүд бол мэдээж маш олон байсан л та. Гэхдээ тэглээгээд яг манай МОС-ийн хувьд бол тийм онлайн түвшний мэдлэгийг нь бол маш сайн суурийг нь маш сайн тавьж өгсөн. Тэгээд яг тэгээд тухайн бол ямар ч тэгээд суурийг нь сайн тавьж өгсөн байхад хүн ямар ч тийм шинэ техник технологи хараад тэгээд тийм ээ ингээд ажиллах боломжтой юм билээ. Тэгэхээр бол өөрсдөө онлайн мэдлэгээр одоо маш сайн эзэмшсэн учраас одоо тэн дээр ярьж бодоод ямар нэгэн асуудал байгаагүй байсан байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо оюутан бол засгийн газар ингээд тэтгэлэг авлаа тийм. Тэтгэлэг авахд одоо ямар үе шатууд чамд тулгарч ирсэн бэ тийм. За одоо магадгүй бид нарыг одоо үзэж байгаа нь хүүхд залуучууд одоо шимшиг гадагшаа ингээд сургуульд ингээд тэтгэлэг авах юм бол юу анхаарах хэрэгтэй тийм ээ. Магадгүй одоо англи хэлний хамгийн одоо тулгымцсан асуудал бол ерөөсөө англи хэлний шалгалтууд. IELTS TOEFL байна тийм. Тэгэхээр шалгалтуудад одоо гадаадын ихтэй сургуулиудад өөрсдийн гэсэн одоо онооны хэмжүүр тавьдаг тийм ээ. Тэдгээр хэмжүүрүүд нь одоо онооноос шалтгаалаад засны тэтгэлэг авахд хувь нь одоо өөр байдаг тийм. Тэгэхээр энэ талаар одоо манай үзэж байгаа одоо хүүхд залуучууд сонирхолтой ярих. За өөрийнхөө одоо жишээ нэрвчүүд өөрийгөө одоо Унгарт очиж суралцахад одоо ямар шалгалт өгч чадсан бэ тийм. Тэр талаар одоо сонирхолтой. Миний бодлоор бас яг энэ яг тийм ээ подкастыг үзэж сууж байгаа эцэгчүүд бол хүүхдүүдэд хандаж хэлэхэд Унгар улсын тэтгэлэг бол маш их дажгүй тэтгэлэг. Ягаад гэвэл 100% тэтгэлэг тэр нь яадаг гэхээр сургалтын төлбөрийг чинь төлнө. Тэгээд дотор байрны мөнгийг чинь төлнө. Дээрээс нь сард хэрэглэх нэг хэдэн
бас нөгөө хэрэгцээний мөнгөийг нь бас стипенд стипендийг төлждөг. Ер нь бол Европ болон тиймэрхүү оронд ер нь бол тэгээ 100% төлдөг тэтгэлэг бол маш ховор. Энэ бол Монгол Улсын засгийн газартай хийсэн гэрээ хэлцээр тэгээд жилд бол 200 оюутан авдаг. Тийм учраас авдаг тийм ээ. 200 оюутан. Тэгээд тийм учраас тэтгэлэгт яг хамрагдах магадлал бол ер нь бол өндөр. За тэтгэлгийн үе шат бол миний туршлагаас хэлэхэд бол мэдээж би яг 3 сарын өмнөөс нь бэлдэж эхэлсэн л дээ. Тэгээд би өөрөө бас яг ингээд бакалавра төгсчод гадаад руу магистраа явъя гэж угаасаа төлөвлөж исэн. Тэгээд яг IELTS-ийн оноог өгсөн. IELTS-ийн оноо US гэж яддаг тийм ээ. Яг тэр нөгөө нэг юу шаардлагыг хангах онооноос жоохон дээгүүр. Тэгээд ажиггүй өгсөн. Тэгээ өөрийгөө яг тэр англи хэлний оноогоо бэлтжээд тэгээд одоо тийм ээ тэтгэлэг авах тэгээд дараагийн процесстэй бол ингээд бэлдэж эхэлсэн гэж ол хийж болно тийм ээ. Тэгээд нэгдүгээр үе шат нь бол миний санахаар 11 сар зарлагдаж санагдаж байна. Тэгээд нэгдүгээр сараас эхний үе шатанда тэнцээд 2 3 дугаар сараа бас дараагийн үе шатанда тэнцээд гэхдээ бас миний бодлоор англи хэлний бас тийм ээ оноотой байлаа гэд бас гадаад руу тэтгэлгээр аавна гэх бас тийм ээ. Тэгээд за аавна гэсэн бас найдлага бас хүмүүст их байдаг. Гэтэ хүн өөрийнх нь байдлаас шалтгаалдаг тийм ээ. Тухайн хүн өөрөө их сургуулаа сайн төгсч 10 жилээ ямар дүнтэй төгсч өнгөрч суралцах их сургуулийнхаа шалгалтанд тэнцэж чадчихв тийм ээ. Тэрнээс бол маш олон зүйлээс шалтгаалдаг. Тийм учраас хэрвээ одоо ингээд 10 жилээ төгсөөд яг Европ руу тэтгэлэг аваад явъя гэж байгаа хүмүүс бол дор хаяад 6 сар юм уу 1 жил өөрийгөө маш сайн бэлдээрээ тийм ээ. Хамгийн гол нь бол англи хэл. Тэгээ англи хэлний TOEFL юм уу IELTS-ийн шалгалт. Өнгөрлөө бол IELTS-ийн шалгалтыг түгээмэл IELTS-ийн шалгалтаа өгчгөөд тэгээд дараагийн үе шатнд маш сайн бэлдэх ёстой юм. Тэгэхээр дан ганц одоо оноо авчаад шууд тэтгэлэг авнаа гэдэг бол энэ бол яг тийм өрөөсгөл ойлголт шүү дээ тийм. Түүний дараагаар одоо оноо авсны дараа яг чинээ сонгож одоо төлөвлөж авахаар одоо зорж байгаа тэр сургуулийн бас нэг шалгалт байгаа шүү дээ тийм ээ. Тэр шалгалт нь одоо бэлдэнэ гэж болохоор өөрийгөө одоо тэр хэмжээнд одоо боловсруулах тэр цаг хугацаагаа өөртөө одоо ажиллах цаг хугацаа бий болгох тийм. Тэгэхээр одоо бидний үзэн суугаа хүүхд залуучуудтай хамтдаа одоо англи хэлийг одоо ямар үе шаттайгаар одоо яаж сурвал илүү үр дүнтэй байдаг вэ? Одоо өөрийнх нь туршлагаасаа одоо манай үзэгчдэд одоо харуулж. За миний хувьд бол англи хэлийг яг 3 дугаар ангиас хойш үтсэн л дээ тийм ээ. Тэгээ яг ингээд сургуулийн зааж байгаа англи хэл бол мэдээж чамд гоё ерөнхий мэдлэгийг нөгөн дүрмийг нь ингээд сайн заагаа авчиж байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн гол нь тухайн хүн өөрөө бие дааж маш сайн сурах хэрэгтэй юм шиг ойлгох санагдсан л да. Миний хувьд болохоор яг 8 дугаар ангидаа ч гэсэн англи хэлээрээ баг нэг бүтэн өгүүлбэр сайн хэлж чадахгүй тийм ээ. Тэгээ яг яаж сурах арга олохгүй байсан л да. Тэгээ манай ээж маань бас нэг англи хэлний багш орчуулагч. Тэгээ яг надаа ерөнхий чигийг нь бол өгчээсэн л да. Тэгээд манай эмээ ч гэсэн нөгөө яг англиар ярьдаггүй ч гэсэн ингээд уншиж чаддаг тийм ээ. Битээр туйлаа за хуйлаа өнөөдөр 20 30 үг цээжилчихийгээл тийм ээ. Тэгээ нэг цаасан дээр үг бичээл флаш карт хийгээл эмээтэйгээ ингээд байнга суугаал найзуудтай явуул миний шинэ үгийг шалгаад өгөөч гэл тийм ээ. Тэгээ тухайн хүн дөөрөнд нь юм амбиц ирмэзэл бас байх хэвээр. Бусад хүмүүс л найжлахгүй энэ багш л надад сурах хэвээр ч юм уу. Манай ээж аав намайг сургалтын төвд явж англи хэл заах хэвээр ч юм уу тийм ээ. Тийм ойлголт бол бас байж болохгүй гэж. Тухайн өөрөөс нь шалтгаална тийм. Үе шатын хувьд бол гэх юм бол мэдээж эхний үе шат мэдээж ерөнхий мэдлэгээ авлаа дүрмээ сурлаа тийм ээ. Дараагийн үе шат нь яах вэ гэхээр унших бичгээ маш сайн сайжруулах хэрэгтэй. Англи хэлээр эссе сайн бичиж сурах хэрэгтэй. Англи хэл дээр ном унших тийм ээ. Одоо нөгөө гой англи хэл сурах зөндөө аргууд шүү дээ. YouTube дээр гой бичлэгүүд байна. Тэгээ Netflix-ээр дорой гой хадмалтай тийм ээ. Тэгээ дараагийн үе шат нь болохоор яриагаа маш сайн сайжруулах хэрэгтэй. Аль болох тийм нөгөө тийм ээ. Гадаад найзтай ч юм уу гоё англиар сайн ярьдаг монгол найзтайгаа ч юм уу англиар ингээд яриагаа сайжруулад англи хэлний яриагаас мэдээж одоо харилцаа мэдээж бол тэ хоорондоо банд харилцаа үүсгэсний үндсэн дээр яг хэлний тодорхой нэг одоо авиа зүүн дээр үгийн дуудлага тийм тэр бүгдээр ингээд баг баг хэмжээгээр ингээд сайжирч яддаг. Тэгэхээр зарим хүмүүс сурагчид маань бас мөн одоо сургалтын төлбөрт сургалтын одоо нэг төлбөрт хамрагддаг тийм сургалтын англи хэлний одоо сургалтын төвд явъя гэдэг тиймэрхүү одоо байр суурь сандаад байгаа нөхд бас л одоо хин нэг багш тийм өөрийгөө даатгаад
таал одоо намайг англи хэлтэй ингээд сайн болгоод өгчээ тийм. Би одоо ингээд тань дээр л одоо явъя гэдэг. Дангас тэр багшаас одоо багш бол одоо хамгийн гол багш хүний одоо өгч мэдээд чиглүүлэх шүү дээ тийм үү. Тэр хүүхдийг одоо тэр өөрийн одоо сонирхсан тэр чиглэл рүү надад дур сонирхолтой тийм үү. Тэрэн дээрээс ингээд зүрх сэтгэлээ зориулдаг, тэрэнд ингээд дуртайгаар дурлаж одоо хийдэг тийм. Тэр одоо бүх салбарлаа чиглүүлж байгаа юм чи мэдээж багш шүү дээ тийм. Тэгэхээр багш хүний одоо бас нэг бусдад одоо нөлөөлөх тэр чадамж юурээс яхаа тэр хүүхдүүдийн одоо өөрсдийн хүсэл мөрөөд тэр зорилгыг одоо гоё тодорхойлж өгөх юм болов уу гэж тийм. Тэгэхээр энэ одоо би ч юм уу адилхан одоо энэ өмнө аймагт одоо ирээд багшаар одоо ингээд ажиллаж байна тийм. Тэгэхээр одоо маш олон хүүхдүүдтэй ингээд харьцаад үзэх ялангуяа маш олон гоё тэр ертөнцтэй олон төрлийн одоо тийм хүсэл зорилготой тийм. Магадгүй нэг одоо надад би хичээл зааж байсан нэг сурагч маань одоо надад хэлж байсан л та. Би багшаа ингээд төгсөөд одоо ингээд эсгэн оцсны одоо инженер болмоор байна. Тэгэхээр би одоо яг юу хэрэгтэй вэ тийм. Надад одоо би ямар хичээлийг одоо ингээд ерөнхий одоо сонгон судлах одоо хэлбэрээр ингээд өнцгөрийн судлах хэрэгтэй гэдээ асууж байна л та. Тэгэхээр би өөрөө яг тэр талаар нарийн одоо мэдлэг байх. Яг л би өөрөө одоо миний судалгааны чиглэл оюутан байж хат хийжсэн зүйл одоо ялангуяа цөмийн физиктэй холбоотой тийм. Цөмийн физик, биофизиктэй тэрэн дээр одоо програмчлал одоо нэмэгдэж орж байгаа тийм. C++ юм уу тэрэн дээр одоо simulation тийм нэг 3D одоо төрслөлт одоо жишээлбэл судалгааны хийж байна. Тэгмээ тэр хүүхд ингээд надаас асууж байгаа. Ерөнхий одоо мэдлэг одоо юу ямар хичээл юм одоо сонгон судлах хичээл ингээд сонирхолтой бай. Судлах хэрэгтэй бай тийм. Тэгмээ би одоо англи хэлийг мэдээж хамгийн гол одоо талбар бол англи хэл байх хэрэгтэй. За инженер болохын тулд яг физикийн мэдлэг бол хэрэгтэй тийм үү. Тэгээ математикийн мэдлэг хэрэгтэй. Аюу байгалийн ухааны одоо мэдлэгээ төлхөө одоо ингээд сайн эзэмших хэрэгтэй. Тийм. Эзэмших хэрэгтэй гэсэн одоо тийм хариулт өгч. Үүнээс цаашаа гэдэг нь хүүхд болон өөрсдийн гэсэн тэр одоо сонирхолтой нийцсэн тийм. Тэрэнд одоо чиглэхэд яг бид нэр одоо багш хүн бас яг нөлөөлөх хэрэгтэй юм байна. Нөлөөлт юм байна гэсэн бас үзгийг бид эндээс харж байлаа. Тэгэхээр маш олон одоо хүүхдүүд ингээд надаас жишээлбэл ингээд асууж байна л да. Жишээл одоо та багш одоо ингээд айл сургуульд өгсөн бай. Энэ одоо хүүхдүүд чи маш олон төрлийн олон янз бүрийн санаанд даруй гэдэг гинтийн асуултуудыг мэдээж асууж шүү дээ. Тэгэхээр оюутан байж та одоо айл сургууль сурсан байж гэдэг тийм. Та хийж байхдаа юу хийжсэн бэ гэдэг илүү одоо мэдээлэл авч байна. Тэгэнгүүт хэрвээ одоо манай Монгол улсын одоо за бидний одоо Монгол улсын их сургуульд одоо ялангуяа физикийн хичээлд ингээд сонирхолтой ингээд хүүхдүүд байх юм л тийм. Одоо Монгол улсын их сургууль одоо физик ингээд орлоо гэж. Тэгэхээр хоёул адилхан одоо их сургууль одоо нэг ингээд сурч байна тийм. Тэгвэл бусад хүүхдүүдтэй одоо хэдүүлээ хоёул ингээд зөвлөгөө өгөх юм бол чиний хувьд одоо физиктэй ингээд сонирхолтой физикаа багасаа одоо ингээд 6 дугаар ангисэн тийм. 6 дугаар ангид физикийг зөвлөж эхэлж байна. Тэгвэл тэр хэсгээс нь одоо физиктэй илүү одоо ингээд сонирхолтой болох нь яг юун дээр хандах хэрэгтэй. Миний хувьд бол мэдээч яг физикт сонирхолтой болохын тулд тухайн хүн өөрөө бас мэдээж тийм ээ дуртай байх хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь яагаад гэдэг асуултыг өөрөөсөө маш сайн асууж явах хэрэгтэй юм шиг нэгцэн. Одоо ялангуяа манай нэг хаяа боловсролын системд харагдаад идэг шүү дээ тийм ээ тухайн зүйлийг сурахын тулд заавал цээжлэх хэрэгтэй ч юм уу. Шалгалтанд бэлтгэхийн тулд цээжилдэг. Тэгээд физикийн нэг бас нэг гол давуу тал нь юу вэ гэхээр тухайн зүйл ямар учир шалтгаантай өөрөөсөө асууж задлан дүн шинжилгээ хийдэг гэсэн. Тэгэхээр ер нь аль болох бүтээлч байж тийм ээ өөрийгөө жоохон тархийг жоохон сайн ажилуулад тийм ээ яагаад гэсэн асуултыг сайн асуугаад орчин тойрны хүмүүсээс ч юм уу маш сайн зөвлөгөө аваад тийм тал дээр бас анхаарч явах хэрэгтэй. Тэгээд хамгийн гол нь бол мэдээж нэг бас зүйл анзаардаг нь юу вэ гэхээр манай эцэг эхчүүд бас тийм ээ хаяа одоо өөрсдөө эмч бол хүүхдээ эмч болгоно гэдэг ч юм уу тийм ээ бас өөрсдийнхөө мэргэжлэр явуулах гэдэг. Хэрвээ тухайн хүүхэд чинь хэрвээ физик дуртай байж болно, математик, геологч тийм ээ, эмч, тоогооч ямар мэргэжилтэй болно, тухайн мэргэжлийг нь яг явахыг сайн дэмжиж тийм ээ. Хүсэл мөрөөдлийг нь ингээд биелүүлэхэд тийм ээ. Тэрнийг нь маш сайн дэмжиж хувь нэмрээ оруулаад гэж хэлмээр мэргэжил бүхэн сайхан тийм ээ. Мэргэжлээр голөгдохгүй. Тийм учраас тий. Одоо ялангуяа манай эцэгчүүд бас тийм анзаардаг бас нэг зүйл байдаг шүү дээ. Одоо би аав ээж байлаа тий би хүүхдээ би өөрөө одоо өөрийнхөө хүссэн мэргэжлэрээ сурч амжаагүй мөртлөө хүүхдүүдээ тий миний хүүхд одоо миний хийж амжаагүй зүйлсийг хийгээсэй гэдэг өөрийнхөө хүүхдтэй одоо ярилцдаг тий тэр тухайн хүүхдийн өөрийнхөө хүүхдийн одоо хүсэл мөрөөдлийн тэр ертөнцийг нь одоо ингээ харахгүй өөрийнхөө бас ийж дутуу одоо хийж гүйцээсэн тэр зүйлсүүдээр ингээ хүчээр ингээ тулгуур одоо оруулах нь бас зарим талаараа
буруу дутагдaltaй юм болов уу гэж анзаарч байлаа. Оюутан байхдаа хүртэл одоо манай ангид байсан нэг хүүхэд байсан шүү дээ. Тэр хүүхэд маань одоо чинь навар нэрийг марцсан байсан байна. Дорж нэмээд хүүхэд байсан тийм. Дорж нэмээд одоо манай тэр оюутан ангийн хүүхэд маань яасан бэ гэхээр их сургуулийн одоо физик ангид орчихлоо. Тэгсэн чинь яагаад чи би физикт ерөөсөө сонирхолгүй. Яагаад сонирхолгүй гэсэн. Тэгээ манай аав ээжээр одоо ингээд заавал ингээд физик ангид орсон. Би өөрөө физиктэй ингээд сонирхолгүй гэдэг нь энээр өөрөө сонирхолтой зүйлтэй одоо ингээд ямар ч тийм итгэхгүй те. Зүгээр одоо хин нэгний төлөө хиний одоо бусдын өмнөөс сураад байгаа юм шиг. Тийм одоо нэг цаг хугацаагаа аягүй тийм үр дүнгүй одоо хүрээд байгаа. Магадгүй аав ээж нь бол маш их баяртай байж байгаа те. Миний хүүхэд одоо тэр сургууль тэр юмсаар сураг явж байна. Тэгмэд яг бодит нөхцөл байдал дээр нэг хүүхэд маань өөр хүсэл сонирхтой. Магадгүй тэр хүүхэд маань өөр тийм эсвэл өөр одоо шалны зураач ч юм уу те. Одоо хөгжимсөн ч юм уу тиймэрхүү төрлийн одоо сонирхдаг. Тэгвэл тэрийг надад мэдээж. Тэгэхээр одоо эцэг эхчүүд бас хүүхдүүдэд одоо мэрэгжил сонгохтой. Өөрсдийнхээ бас тэр сонирхож байгаа хүүхдээ тийм хүм мэрэгчлээ болоосаа гэдгийг нь одоо хүсэх юм бол одоо багаас нь тийм ээ. Үнэс одоо суурьас нь одоо тэр чиглэлийн алсууруудаа ингээд өөрт нь одоо сонирхолтой байдлаар хүргээсэй гэж бодож байна. Тэгэхээр ийм одоо байлгын үүднээс одоо бид нэр яаж авах вэ? STEAM гэдэг нь одоо боловсролын хөтөлбөрийг одоо дэмжиж чинь тийм. STEAM бол шинжлэх ухаан, технологи, за инженер, урлаг, математик гэсэн одоо өгнүүд хослол тийм. Тэгэхээр эдгээр зүйлсээр ялангуяа байгаль шинжилгээний одоо шинжлэх ухаан болдог тийм. Эдгээр ялангуяа энэ робот одоо цахим гом төрөм бас байгуулсан маань одоо энэ STEAM хөтөлбөрийг одоо дэмжинэ гэж байгуулсан. Тэгэхээр энэ дээр бид нэр одоо яг яаж авах вэ? Хүн болгоо одоо математикчтэй, инженер айгуу хүн болгоо байхгүй. Энэнд одоо STEAM гэдэг хөтөлбөрт даамар гэсэн тийм. Хамгийн гол нь тэр хүн одоо зөв хүн бол төлөвшгöd одоо хамгийн чухал зүйлс нь орчих юм байна тийм. Зөв хандлагатай тийм. Магадгүй дангаас бид нэр одоо багш хүн бол тийм. Дангаас одоо мэдлэг заагаад эрдэм заахаас илүүтэйгээр тухайн хүүхд маань одоо цаг одоо хэрхэн өөрчлөгдөж байна тийм. Хандлага нь одоо яаж өөрчлөгдөж байна. Тэр тал дээр нь илүү одоо харах юм бол тэр тухайн хүүхдийн одоо хэрхэн өөрчлөгдөж байгаа тэр хөдөлж байгаа надад бас анзаарах юм болов гэсэн зүйлсийг би одоо ажиллаж байгаа цаг хугацаанд бол ингэ мэдэрч байна тийм. Тэгэхээр багш хүн бол ерөөсөө аягүй тийм юм чиглүүлэгч байх хэрэгтэй. Хүүхдүүдэд бас урам зориг биелэглэгч итгэл найдвар юм да гал басан тийм хүн юм болов уу гэд бас багш болох гэдэл хичээгээд л байна одоо цааш одоо сайн багш болохын төлөө одоо хичээсээр байна. Бидний одоо энэ удаагийн нэвтрүүлэгтээ Биндрэ маань оролцож байна. Тэгэхээр Биндрэ маань одоо цааш одоо их сургуулаа ингээд төгсөөд амжилттай төгсөөд Монголд ирсэн тийм. Тэгвэл одоо дараагийн одоо амьдралын аялалч одоо тийм эсвэл одоо мэрэгжлийн чиглэлээ одоо аль чиглэл рүү төлөхөө одоо ингээд яваасаа явъя гэж байна. Тий. Мэдээж бол ингээд бид нар бакалавр ингээл магистр зэрэг хамгааллаа тийм ээ. Тэгэхдээ тухайн мэрэгцийн эзэмшдэг бусад хүргэж чадахгүй ч юм уу хэргийг нь хийхгүй байх бас хэцүү тийм ээ. Мэдээж бас сурсан мэдсэн зүйлийнхээ хэргийг гаргахын тулд мэдээж яг одоо янз бүрийн судалгааны чиглэлээр ажиллахыг багталтаа. Гэтэ Монголдо ч юм уу, Унгарт, Европт ч юм уу яг хаана л одоо яг ажиллах шийдвэрээ бол гаргаагүй байгаа. Ямар ч юм тийм. Одоогор бол одоо Монголдо ирсэн сайхан ингээд өөртөө сайхан ингээд амралт өөртөө нэг жоохон амралт өгчөөд л байж байгаа. Тэгээд манай энэ цахим говь төрийн бус байгууллага хийж байгаа ажил бол үнэхээр гоё ажил нь мэдээж ингээд харахад бол ингээд эндээс тийм ээ маш олон хүүхдүүд тийм ээ яг ингээд гоё балжинымын зааж байгаа чинь робот урлагийн чиглэлээр ч юм уу яг гоё ингээд одоо ой тогтоол тийм ээ одоо зүй тогтоол сайтай тийм ээ юмыг техник сэтгэлгээгээр боддог тийм мундаг хүүхдүүд төрөх баха. Тэгээ миний бас яг чиний ярьж байснаас яг ингээд маш сэтгэл хоногсон зүйл нь юу вэ гэхээр зөв хүн болж төлөвшөх тийм ээ. Зөвхөн академик боловсрол хөтлийн зогсохгүй, өгөө зогсохгүй бас иргэний боловсролын чиглэлээр зөв хүн болохт нь тэр бол маш их гоё ажил явагдаж байгаа юм байна. Маш их гоё ажил явагдаж байгаа юм байна гэж харж байна миний хувьд. За. Бидний энэ удаагийн нэвтрүүлгийн маань одоо хавцаа байна. Дуусах төгсөн байна. За эцэст нь манай технологийн чиглэлээр одоо сурах хүсэлтэй хүүхдүүдэд одоо зөвлөгөө тийм ямар хичээлээр бэлтгэх вэ? Ямар чадвар суралцах вэ тийм? Ямар судалгаа хийх ёстой юм бол. За магадгүй одоо чинь апплайд хийж байхдаа одоо ямар сургуулиудад ингээд апплайд хийгээ тийм. Тэгээ өгчээсэн байх. Тэр талаар одоо хэвлээ. Энэ удаагийн яриагаа одоо өргөжлүүлээ. За төлөв амьдрал гэж бодож байна. За тэгэхээр
нано технологийн одоо тэр салбарын чиглэлээр ингээд судалгааны одоо энэ ихтэй сургуулиуд нь орж идэв. Тэгвэл тэрийг төгсөөд одоо Монголд ч юм уу эсвэл гадаадад одоо ажиллах боловсрол ч юм болон одоо бэлтгэхэд ямар одоо чиглэлийн нарийн мэргэжлийн одоо ажлууд байдаг. Тэр талаар одоо бидэнд сонирхол. Мэдээж нана шинжлэх ухаан материал судлал гэдэг бол зөвхөн дангац физик юм уу математик гэж ойлгож болохгүй. Энэ шинжлэх ухаан нь болохоор математик, физик, биологи, хим, тэгээ сүүлийн програмчлалыг хослуулсан юм нэгдмэл зүйл гэж хэлж болно. Хэрвээ нана материал шинжлэх ухаанаар яг мэргэжлэн болъё гэж бодож байвал чи физикийг ойлгодог байх хэрэгтэй тийм ээ. Тэгээд хэлтэй байх хэрэгтэй. Тэгээ математикийг нэг жоохон бодлого бодчихдаг байх хэрэгтэй. Одоо сайтай байх. Тэгээд дээрэс нь бас нөгөө химийн процессыг ойлгодог байх хэрэгтэй тийм ээ. Тал талын системийн яг юм чадварыг бол эзэмсэн байх хэрэгтэй гэж боддог. Тэгээд миний хувьд бол яг физик, математик, англи хэлний хичээлээр ST-ийн шалгалтаа өгөөд зөвхөн физикээр ингээд мөсөн физикт орж исэн. Тэгээ физикээр ингээд төгсөнгүүт Будапештийн их сургуульд бол яг энэ нана шинжлэх ухааны мэргэжлэр физик төгссөн хүмүүсийг бол ингээд авч исэн байхгүй юу. Тэгээ миний хувьд бол яг заавал физикээр төгссөн байх албагүй. Хэвээ зүгээр математик, биологи ч юм уу тийм ээ. Хим ямар нэгэн тэр шинжлэх байгалийн ухааны одоо чиглэл. Тийм байгалийн ухааны чиглэлээр төгссөн байхад бол цаашаага магистра ч юм уу гүнзгийрүүлээд нана шинжлэх ухаанаар бол суралцах боломжтой. Миний тэр апплайцны хувьд бол зүгээр яг би яг хоёрын сургууль руу гэж ирсэн л да. Будапештийн технологийн сургууль, тэгээд Йот төвшил орондын их сургууль гэдэг тэр хоёр сургуулиас яг эхний сонголт нь Будапештийн технологийн сургууль байгаад тэгээд яг сургуулийнхаа ST ерөнхий шалгалтыг нь өгөөд тэгээд яг тэр сургуульд л орё гэж бодож ирсэн. За Будапештийн сургуулийн маань тэр нэг ерөнхий шалгалт аудит визит гэдэг одоо тэр шалгалт нь одоо хэрэг чам шалгалтаа өгч явах гэдэг хэрэг санагдаж байсан байх. Тийм мэдээж л яг ингээд нэгдүгээр шатанда тэнцлээ тийм ээ. Унгар руу явах нэгдүгээр шатанд юу байсан гэхээр хэлний оноод ерөнхий мэдлэгийн одоо тийм ээ. Дипломын дүнг хараад за ингээд дараагийн шат руу явж болно. Дараагийн шат нь болохоор их сургуулийн ST ерөнхий шалгалт гэдэг. Тэр шалгалт нь яадаг вэ гэхээр ингээд видео чатаад нэг Будапештийн сургуулийн профессор чамаас яг ерөнхий мэдлэг чинь тийм ээ шалгах үүднээс асуулт асууна. Тийм мэдээж бодлого бодуулна онлайнаар. Тэгээд тухайн бодлогоо амжилттай бодоод тэгээд тэгсэн тохиолдолд тэнцээд тэгээд хэрвээ тэр сургуультай тэнцсэн л баг тэтгэлэг авчлаа гэж ойлгож байна. Тэгсэн бол тэгээд дараа нь нөгөө эрүүл мэндийн ерөнхий шинжилгээг өгөөд тийм ээ. Тэгээд нөгөө унгарт очих нөгөө процесс хөөцөлдөж эхлэх гэсэн. Ерөнхийдөө бол хэдхэн сарын ажилдаа ер нь бол яг өөрөө тэр шалгалтын тэгээд одоо тэр шалгалтанд нь яг бэлдээ гэж бодож байвал мэдээж интернет дээр тийм ээ. Маш олон тийм бэлэн материалууд, физикийн бодлогууд, математикийн бодлогууд байна. Тэгээд тэр тухайн сургуулийн авдаг тийм жишг тестүүд байна. Тэрийг нь аваа бүглөө бодож болно. Мэдээж боломж цаг хугацаа бол маш их байгаа гэж. Хамгийн гол нь одоо өөртөө системтэйгээр маш зүг одоо ажиллах нь үр дүнгийн бол илэрхийлэх юм тийм ээ. Тийм. Тэгээд миний бодлоор бас нэг хэлгээд байгаа зүйл нь юм ихлээр заавал ингээ гадаадд очивол бүх зүйл гоё юм ч юм уу. Заавал гадаадд сурвал гоё байна гэдэг тийм бас хаяа өрөөсгөл ойлголт байж болно. Монголд ч гэсэн хүн сураад төгсөөл тийм ээ мэргэжлээ ингээд гоё зөв ашиглаад ингээд гоё бусдад тийм ээ хүргээд маш гоё зүйл хийж болно. Тийм учраас заавал ингээд одоо Монголдо авсан гоё хуваараа тийм ээ ингээд буцаага канселдаад ч юм уу. Тэгээд заавал гадаад руу явна гэж тэмүүлгээс өөрийнхөө яг юунд дуртай гэж хэлж олоод Монголынхан гоё сургуульд ороод тийм ээ. Тэгээд яг мэрэгч чинь таалагдчихна уу? Таалагдчихвэл би энэ гоё Монголынхан их сургуулийн дипломыг аваад магистраар гүнзгийрүүлж авах тийм ээ. Тийм боломжууд зөндөө байгаа гэж бодож байна. Хамгийн гол нь сэтгэл хөдлөлөөр битгий шийдвэр гаргаарай. Тийм ээ. Ээж аав ч гэсэн багш нарын сайн дэмжиж өгвөл. Тухайн хүүхд одоо яг өөрөө юу хүсэж мөрөөдөж байна, юунд одоо зорилго тэмүүлэл олгож байна. Тэрэн дээр л одоо эзэн байх хэрэгтэй. Яг тийм. Бусдын нэгэн одоо ятгалгаар биш те, найз нөхдөний ятгалгаар биш. Аав ээжийн одоо ятгалгаар биш те. Зөвхөн одоо яг өөрийнхөө одоо авьяас чадвараа одоо ийн хөгжүүлж те. Тэдгээрт одоо тууштай өмнөж байсны үндсэн дээр бол яг тэр өөрийн гэсэн одоо амжилтын цаг хугацааг бол бий болгох бүтээх байх тийм. Тэр тал дээр бол бий юм байна. За тэгээ бидний энэ удаагийн одоо нэг туйлын мал цаг байна. Өндөрлөж байна. За Биндрия одоо маш их баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч энэ подкастын маань
ээлж дугаарын бас маш сонирхолтой чимэгтэй сайхан ярилцлага болж өнгөрлөө. Ингээд цаашдын одоо эрдмийн их ажилтны амжилтыг хүсье. Маш их баярлалаа. Тэгээд энэ гоё цуврал подкастаа урьж оролцуулсан маш их баярлалаа. Тэгээд ангийн анд Балжин намдаа ч гэсэн цааш тийм гоё хүүхдийг сургах, хүмүүжүүлэх, тэгээд бас цааш тийм физикээрээ явах бас эрдмийн ажилтанд бас маш их өндөр амжилт хүсье. Тэгээд энэ төвийг тийм ээ ингээд гүйцэтгэн байгуулалт авч явж байгаа хүмүүстээ маш өндөр амжилт хүсье. Мэдээч бол тийм ээ хэдэн жилийн дараа үр дүн бүр айгүй их гараад бид бас тэр үед нь бас аюу бахархаж зугаална гэж хэлмээр байна. Тэгээд посткастыг үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. За маш их баярлалаа Биндрээд. За үүсгтээ бидний цахим гов төрөмс байгууллагаас эрхлэн явуулж буй e-copy цуврал подкаст маань ээлж дугаар маань өгөөрөл өндөрлөж байна. За дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяр таа.